Өвөл болоход та яагаад илүү олон бийсэж байгааг анзаарсан уу? Энэ зүгээр нэг тохиолдол биш. Таны бие хүүтэнд шинжлэх ухааны нарийн хариу урал үзүүлж байгаа хэрэг. Хүүтэн орчин таны арьсны судснууд агшиж цус дотоод эргэтэн рүү шилждэг. Ингэснээр цусны даралт түр хугацаанд нэмэгддэг. Бөөр үнийг цус хэтэрхий их байна гэж анд буруу ойлгоод илүүдэл шингэнийг шээсээр гадагшлуулах замаар даралтыг бууруулдаг. Энэ үзэгдлийг cold duress гэж нэрлэдэг. Шууд орчуулбал хүүтнээс үүдэлтэй шээс ихсэлт. 2019 онд хийгдсэн судалгаагаар гадны орчны температур асах 7 градус Цельс болоход шээс ялгаралт тунчаар 30-40% нэмэгдэх нь батлагдсан байна. Хэвийн үед бидний бие больсон солилцооны явцад дулаан үүсдэг. Энэ нөлөөдөл дулааныг хөлсөөр гадагшлуулж дотоод эргэтэн температурыг тогтвортой барьдаг. Харин хүйтэн үед өөр зүйл тохиолддог. Бие хөлс гаргахын оронд илүүдэл шингэн дулаанаа бөөр болон гидсээр дамжуулан гадагшлуулж кор температур буюу дотоод температурыг нарийн тэнцвэржүүлж идэг. Тэгэхээр та өвөл гадаа гармагцаа шембер болдог нь таны бие цусны даралт дулааны тэнцвэрээ хадгалах гэж ажиллаж байгаагийн илэрлэл юм. Өвөл шийх нь өвчин биш, физиологийн нарийн ухаан юм.